Эмбүк толиулж байна. Анхны чөтгөрийн дуйл буюу бүгд найрамдах Монгол ард улсад болсон явдал. Зохиолч Бямбжавын Цэнтдоо. Өгүүлэгч Доржийн Зоригтбаатар. Үлэмжийн ажид хүмүүн Жамин Сүрэнгийн дурсгалд. Ингэхэд та эл номд өгүүлж буй түүхүүдийг жинхэнэ болсон явдал гэж бодож байна уу? Эсвэл санаанаас зохиосон зүйлсээрээ толгой эргүүлээд хайчихлаа гэж хардсан уу? Үннээ хэлчихвэл би зохиолч биш, та уншигч биш болчих тул болсон явдлыг өгүүлэхдээ манай хүн ч зохиочих шиг боллоо хэмээн эргэлзүүлэх. Яалтчгүй зохиочихсан юм аа. Энэ ч харин үнэн байх гэж итгүүлэхдээ ном бүтээлийн учир утга оршдох юм шүү дээ хэммэн гэсхийгээд л орхий. Хэрчмэл чөтгөр. Намар шиг тусам сайлын үнэ оройтж ирээд харанхуй бүрэн хийгээр саана. Сарлагын сүү өдөөд улам өтгөрч амтан чангарах тул түүгээр цөрмийн тос базааж цөрөнтэй арвал хийдэг. Амт гэж хачин тансаг намар оройтж боловсрдог ховрын жимс мэт. Бэ мэдээ ороод зарим нэг зүйлсийг бүрэг бараг дурсан санахтайгаа болсон байлаа. Бас буруу зүрүү ойлгохтойгоо. Ер нь буруу зүрүүч байг яахав ойлголт бий болно гэдэг нь хүний амьдралд их чухал санагдана. Намаржаа маань юм дуурдаг газар байж таарсан юм санж. Юуг юм дуурах гээд байна вэ гэхээр яг ямар болох чухам юу гэж дуурайд байгаа зэрэг нь үл мэдэгдэх этгээд буюу чөтгөрийн дууг хэлсэн хэрэг. За хариг аргийнхан ч байхыг үгүйсэхгүй. Манай нутагт юм дуурдаг газар цөөнгүй байх бөгөөд хүмүүс чинь нэг их тоохгүй инх тайвнаар зэрэгцэн оршино. Тэр намар миний бие анх удаага юм дуурахыг сонссон байдгийм. Манайхан намаа гэрт орхиод бүгд оройтж ирсэн үнэгээ саах гээд гарцгаасан аж. Ганцаараа өөдсөн ч юм уу айсан ч юм уу хадаа гарснаа тоотхон сандаг. Тэргэл саран тэнгэрт гийж өдөр мэт гэрэлтэн. Хадаа амар амгалан ноёрхож үнэний зэлэн дээр байгаа хүмүүсийн намуухан яриа тод сонсогдно. Гэнт хачин тасалдан дуугаар хашгичих чимээг би сонссноо сандгийм. Харин тасалдан гэдэг үгийг мэддэггүй байсан шиг байгаа юм. Ингээд өөрийн төсөөллөөрөө өгүүлбэр зохиогоод томчуулаас асуусан байдгийм. Энэ хэрчмэлтэй нэг дуграад хэрчмэлгүй нэг дуграад байгаа юу вэ? Тасалдан авиг дондуура хэрчлээстэй хэмээн төсөөлсөн хэргэлдээ. Ер нь надад дүрслэн хэлэхэд үгийн баялаг дутах зовлон нийгэвш удаа тохиолдсон байдаг. Тухайлбал шарв ах маань сумын албан аагч болчхоод нэг үйл эрэхтэй үзүүртэй цацагтай борсаар л хүзүүний ороолтоор гангарчээ. Анх удаага л хүзүүний ороолт зүүсэн хүн арж тэр гоёлын нэрийг дуулж угаан тэр. Тэр хавар нь яг тийм ороолтоор гангарсан нэг боровтор шувуу нисч байхыг анзаарлаа. Хүзүүний ороолттой шууг юу гэдгийм бэ? Манайхан бүр гайхаж хоцорсон байлээ. Тэд хүзүүндээ ноосон ороолт зүүхэ бай гэхэд тэгж бодогдом зүйлтэй жигүүртэн төсөөлжээ. Гэхдээ тийм ямар шуу байдаг вүлээ гэлцсэн бие ширтгэхээс хэтэрсэнгүй. Хэд хоногийн дараа би амьсгаатан гүйж ирээд өнөөх чинь нөгөө хүзүүний ороолттой шувуу гэхэд манайхан үзээгүй юмаа үзэж өвхөр цам харайхыг харахын чинээ санан гүйж гараад урам угарсан аятай. Хөө илээл байна штэ. Миний хүү хүзүүний ороолт гэж юуг нь хэлсэн юм бол доо гэлцэв. Гэхдээ яагаад тэр хоёр үзүүр нь цацагтай. Эмээ маань Элений хүзүүнээс цацагтай ороолт олоод харчих санаатай сарвчилж байснаа. Энэ хүүхэд чинь даалгавчийг хэлсэн биш үү? Тэгж бодоод харахаар Элений даалгавч чинь манай Шервийн цацагтай бор ороолттой төстэй ч юм гэснээр миний төсөөллийг гэрээрээ ойлгож билээ. Ганц энч биш. Дүрслэн өгүүлхэн ур чадвар дутсан бяцхан тань мэдгчийн баян эхээ. Тэрзэн манайха харганы гол гэдэг газар зусч байлаа. Нэг өдөш яагаад тэгж харанхуйд гэрээсээ хол явсныг мэдэхгүй шөнийн харанхуйн гүнд нэг сонь чимээ сонссон юм. Тань мэдхэн анхны бөгөөд хизээч үл унтууцагч багш болох эмээгээсээ уг чимээг дүрсэлж ядан асуухтаа "Эмээ, энэ саа гэж дуграад байдаг юу вэ?" гэж асуулаа. Эмээж гайхлаа.
Тэрбээр хүний хэлээр л саа гэж хашгирдаг чинь ямар амтэн билээ гэж бодоод байж. Би юу төсөөлсөн гэхээр ийм юм. Хоосон төмөр хувинд үнээ саахаар гардаг шиг л чимээ сонссон юм. Одоо ч тэр чимээг би үгээр дүрсэлж чадахгүй байна. Тэгээд амхандаа хоосон хувинд үнээ саах мэт чимээ юу болохыг асуужээ. Хожим мэдхнээ үүнийг л хуцаж байж. Та нар үнийг хуцахыг мэддэг бол хоосон төмөр сав руу крантныхаа усыг хүчтэйхэн шиг гоожуулаад чагнаарай. Төстэй шүү, төстэй. Гэхдээ энэ бүгд анхны хий юм сонсохоос сүүлд болсон явдал. Тэргэл сарны гэрэлд үнээ сааж суулсан эмээ маань хэрчмэл дууны учрыг надад ийм тайлбарлсан бөлгөө. Сар ингэж дуурдаг юм хөөмн өдөртөө хулган барих гэж оролдоо чадахгүй болохоор гуниад шөнө ингэж дуурдаг юм гинлээ. Эмээгийн тайлбараас үүдсэн ойлголт маань ч чөтгөр шулмын судалгаа шиг ихээхэн бодлоонтой аваа. Тэрбээр сар шувууны тухай ярьсан боловч би түүний тэнгэрт мэлтийж байгаа сар хэмээн ойлгосон байдгийм. Ингээд тэргэл саран авхаа хулган барьж иддэг, заримдаа ан ав нь амжилтгүй болчихвол уур нь хүрээд хэрчмэлтэй хэрчмэлгүй нэг дуугаар орилоод ундаг хэмээн төсөөлжээ. Саран дээр бүрлэнтсэн загал дүр сарагддаг нь барьсан хулгнууд нь бололтой юм аа. Ингээд би ангийн олзгүй тэргэл сарны дууг тоохоо боллоо. Хохин штэ, хулган барьж чадахгүй ээж нэг их орилж чарлж энтер. Уг нь бариулсан хулган нь тэгж орилмоор. Гэтэл нэг үдэш манай хамаатны багаах хэмээх ойдов ирээд явснаас хойш сарны түүх хүчингүй болов. Тэрбээр хулган бариаггүй сарны гаслан гэж чагнах зураа. Хөөш, танаа энд чинь гүүшаан дуурдгийн байна шүү дээ. Та нар айдгүй мүү? Хэмээн асуучгаж. Чөтгөрийн хятадаар гүүн шан гэдэг гэх. Багаах яриагаа хүүхдэд ойлгомжгүй болгохын тулд зориуд гадаад үг хэрэгэлсэн бололтой. Гэвч би үгний цаад нюансыг гадралжээ. Тэрнээс хойш гүүшаан дуурч байна гэж айгаад үнээ саагцуур гэртээ үлдэхээс айгаад болохоо байжээ. Эмээ маань гүнчин сар гэж мянга ухуулаад нэмэргүй. Багаах гүүшаан гэсэн энэ гүүшаа мөн гэд болохоо байсан юм гэдэг. Манайх чудалгүй нүүжээ. Хий юмсын чөлөөт бүс. Хорвоогийн юм бүхэн өөрийн дүрмтэй, дугардаг юмч зохих горимтой. Ярдагчлан намайг хэн илж, нохоог хэн саахав гэд дуртай газраа дуграад авгаа хөөхнүүд айлгаж ичээгээд явахгүй баасч гэж. Манай тентхийн юм дугардаг газар буюу эдийн засгийн чөлөөт бүс гэдэг шиг чөтгөр ажиллах чөлөөт бүс маягийн зоон нь сумын дунд биеийн нутаг болох нуурын хуудас гэдгээр дайран ирэх хуудас замын дагуу хөндлөн үргэлжлэнэ. Хуудас гэдэг хуудас цаас мэт цулгүй энгэр газрыг хөндлөн өнгөрөх замыг хэлдэг шиг байгаа юм. Нуурын хуудсыг дамжин баруунаас ирэх заваас баруун зүг одогч гэж болох их зам баг хөндлөнгийн улаан толгойн шилээр гараад хар толгойг өвөрлөөд сайхны давааг даван завхан голыг гатлаад отхон сумын нутаг сүмбэр уулын огтор гэдгээр давж Баянгорын Баян булаг сум руу одно. Хөгшчүүл тэр замыг 7 хошуу дамждаг зам байсан гэлцэн. 7 хошуу дамжсан замаар 7 шидийн юм зорчихын дотор чөтгөр бас орхожээ. Нутгийнхан энэхүү юмтай хуудасаар айх зовх юмгүй нутгалдаг боловч цээр бас бий. Халуун ханаад гихчлэнгийн олныг хамарсан өвчин дэгдэх цагаар тэрхүү замын дагуу нутгалдаггүй гэдэг. Хошуу дамжсан замын хүнээр өвчин дамжин гэж сэрэмжилдэг байсан уу? Эсвэл ханиа томооны вирусыг хий юмс тээж ирдэгт итгэснийхүү нэг бол 7 хошуу дамжин тэнж явсан юм нар өвдөж хавдсан улсын сүнсийг хялбархнаар аваад оддог гэж боддог байв уу мэдэхгүй. Ямар ч байсан улирлын чанартай хүүхдийн ханиад шуухна тусахыг манайхан шогшоо хүрэх гэдэг байснаар бодвоос улирлын том үүсгэгч нь их замаар шогшиж явдаг золиг байжээ гэмээр. Хуудас замаараа шогшоо дэгдэхээс бусад үед манай голынхан янз бүрийн юм нугуудтай эм найртайгаар айлсан суун. Нутгийнхан ч чөтгөрөө дарна барина гэж тэднийхээ сэтгэл зэв ийхгүй, чөтгөрнч хүмүүсээ нэг их хорлоод гайвдаад явсан юм дуулдахгүй бөлгөө. Орчин үеийн дэлхийд дахны халуун цэг мөргөлдөөнтэй бүс газын зурус инээ тэрэтэй харьцуулахад манай нутгийн хүн чөтгөрийн харилцааг амар амгалангийн диваажинтай зөвөрлөн байжээ гэж. Гэхдээ дандаа ч тийм инх тайван байгаагүй гэдэг.
Улс төрийн ухаанаар бол дайн хийж байж л инх тайвныг тогтоодог гэдгэрхүү юмч бас болж байсан юм билээ. Би 7 дугаар ангид байлуудаа нэг хавраа хагас бүтэн сайныг талимдуулаад өртөөний мориор гэртээ ирлээ. Морин өртөөг айлэрт халсан гэх боловч нэгдлийн албан хаагч томилолтоор явахдаа ундаг актыг өртөөний морь гэдэг байсан. Нэгдэл гэдэг нь малчтын малыг нийгэмчлэн байгуулсан аж ахуй нэр. Нэг нэгдэл нэг сум зарчмаар засаг захиргааны нэгжийг байгуулсан тул төвөөс томилдог нэг даргатай тэр нь сум буюу засаглал хариуцсан нэгдэл хариуцсан нийжгээд орлогчтой. Манай сумын саруул зам хэмээх нэгдлийн актыг товуучигой маллна. Харин Шарвах нэгдлийн орлогч дарга байлаа. Нэгдлийн орлогч даргын дөө бөгөөд албан хаагч биш итгээд өртөөний морь унаад гэртээ харж явна гэхээр нөгөө шодрогос гэдье санаанд орж байна уу? Яг тийм. Шарвах маань хаяа надад товуучигод хэлчихсэн байгаа. Нэг морь авч унаад хагас бүтэн сайнд гэртээ хараад ирээрэй гэж эрхлүүлдэг байсан юм. Шудраг ус явдлаа. Хаанаас харахаас л хамаарна. Манайха богийн толгоогоор 75 мал аминдаа авч үлдээд үлдсэн сүргээ нийгэмчилсэн тул хувьцаа эзэмшигч үүсгэн байгуулагчийн нэг нь миний бий болоод явчихж байгаа юм. Нэгдлийн морийг унах байтугай хувьцаа эзэмших, ноогдол ашиг хүртэх, тэрч байтугай төлөөлөн удирдах зөвлөлд орох эрхтэйч баймаар. Анх нэгдэл байгуулахдаа яг л ингэж ойлгуулсан боловч маргаашнаас нь бүх өмчийг улс мэдлдээ аваад уучлаарай ч байхгүйгээр даргын дээрээс томилдог болчихсон гэдэг. Тэгэхээр хүний өмчийг хуурч хураасан нь шудраг бус, тэр өмчийг хууль бусаар хэрэгэлсэн нь ч шудраг бус. Хоёр шудраг бус бие биедээ хураагдж ноёллоод юу ч биш гүцээ. Энэхүү юу ч бишийн зарчмаар мориунсан 7 дугаар ангийн хөвөн гэртээ ирлээ. Чөтгөр ярих гэж угаад сум нэгдлийн удирдлагын бүтэц социалист өмч гэгдэх хураагдсан хөрөнгө нийлбэрээрээ шудраг болж хувирсан шудраг бусууд гэдэггүй юу рууч орчих удаа базар байна. Угаасаа ч тухайн нийгмийн тогтцож өөрөө нэг тиймэрхүү чөтгөр мөтгөрийн тухай хууч шиг хойлон бантан байсан юм. Намайг нэгдлийн өмчийг шамшигдуулан баймаажин өртөөний мориор гэртээ харихад манайха уртын хар толгойд хаварж иж байлаа. Хар толгойн өмнөр мөнөөх учир үл ойлгогдох үзэгдлийн тэмдэглэл болох хуудас зам өнгөрөөд саяхны тавааг зорино. Таашрамд дуртахад газар гисэж яргуу нүдлэх цаг бол яг мөнөөх юмнууд хөдлөх үе байдаг. Бас газар хөлдөж шувууд буцах цагаас тэд маш их хөдөлгөөнд ордог гэх. Усны шувуу юм уу хаашаа юм. Эсвэл чөөгийн нарын гол хэсэг манай нутагт ирж үр зулцгаа боожуулах маягтай болоод намартаа хөл хөдөлгөөнтэй буцдаг ч юм уу гэмээр. Хэрвээ тэгдэг бол зундаа зулцхан чөтгөрийн уйлах майлгаас эхлээд их чөтгөрийн бүвэл хинтергээд амар заяа үзхийн эцсгүй юм болмоор. Яста чөтгөр бүүмэд. Ингээд яагаад бүүмэдийн урд чөтгөр нэмэхээр илүү хүчтэй болдго юм болоо. Миний бодлоор бол гол юмнасаа хэтэрхий холдоод аман зохиол судлал руу тэнэд явчих нь байна. Хэтэрхий хол тэнэд явчихлаар гол сэдвтэ буцаж ярих гэж лай болдог юм. Шууд нөгөө чөтгөрчин гэхээр хэтэрхий хол үсэрчих гээд дундуур нэг дамжуурга маягтай гүүрлсэн түүх ярих болчихдог. Гүүрлсэн түүх гэснээс саяхан миний таньдаг хүн гүүрлсэн шүдлбэр гихчиг хийлэгвэ гэдэл хадуурвал хадуурхал байла. За яар шиг. Тэр хавар намайг ирэхэд эмээ маань надад ярьсан юм. Энэ урд замаар орой болохоор л юм цуваад эхэлдэг юм. Нүдэнд бол харагдахгүй л дээ. Малаал туугаад байгаа бололтой эсгчээдэл хүй хай гэдэл байдаг юм. Тэрэгний дугуй чийхраад байх шиг заримдаа. Минийхөө орой өч тэрүүгээр битгий яваарэ. Юмыг яаж мэдхүү аргагүй дэд явж гимэн ажил болдгүй юм шүү гэдгсэн. Тэрэгний дугуй чийхраад гэдэг нь тоормсны наглаа дуурах, халзан дугуй халтиргаан дээр гулсан генах тухай биш шүү. Тэр үед бүгд найрамдах Монгол ард улсын хөдөө аж ахуй сүрхийн механикчид байсан боловч их орны чөтгөрүүд технологийн дэвшлээс хоцорсгиж явсан цаг. Хэрвээ улсаа дагаад хий юмс нь хөгдсөн бол хөлдөө мотороо асааж ядах жанаамны хяхнаан тэгснэ аккумулятор нь сууж байгаа бололтой гянж байснаа астаачраа авахгүй таг бол хавийг чөтгөрийн хувилбараар сонсох буйзаа. Учир иймд манай хуудас замны чөөгийн нарын нүүдлээс нэлээд хоцрогдмол аялгау болох модон тэрэгний хагассан дугуйн хятнаан л дуулдаж байсан хэмээмүй.
Эмээ намайг шөнө айгаад унтахгүй сэрвэлцэхээ сэргийлсэн ч юм уу, эл түүхийг бүтэн сайнд сургууль руугаа мордохын өмнө хуучилсан байдаг. Сайхны даваанд чөтгөр цаазлав. Хожим эл түүхийг эмээ маань нэмж ярьсан нь олон жилийн дэртээ цаг төр өмж байхад имгэлсэн. Цаг төр өмж байхад гэдэг нь дайн тулаан дэгдсэн цагийг хэлж байна. Манай энэ гүйдэлтэй замаар юм цуваад бүр болохоо байжээ. Өдөш хоройл хөдөлдөг, зун намартай амардаг байсан цагийн хуваараа баримтлахаа болсон юм байх. Нарны эдвэгчил дэлхийн сорон зэн орны ажилт зэргээс болоод чөтгөрүүд цагийн баримжаагаа алдсан уу? Аль эсвэл нутаг орныхоо хүчрэхэг хутагт ховлгаадтай тар тур хийгээд номын хүчинд автан дөрвсөн үү бүү мэд. Хэн ч үнийг сонирхсангүй. Чөтгөр хүний зовлонг асуудгүй нэгэн адил хүмүүн бээр чөтгөрийн зовлонг тоохч биш дээ. Ингээд молекулуудын эмх замбраагүй хөдөлгөөн гэдэг шиг чөтгөрийн шилжилт хөдөлгөөн замбраагаа алджээ. Нөгөөх харав бүрий голлон хүний нүдэнд харагдахгүй явах зарчмын тохиролцооч лөөлөө болж. Гээгэн цагаан өдрөөр бүр айхич юмгүй ил харагдаад цовдөг болчихсон гин. Нутгийн хүмүүс мөнөөх алдартай хуудас замыг хөндлөн гарах гэхээр чөөгийтэй мөргөлдчих гээд бараг төгжрэл үүссэн биш үү? Тас шүглдэж чөтгөрийн цуваг нам зогсоогоод хүмүүсийнхээ цуваг тултлан татаад өгөх замын цагдаа магдаач гэж байх биш. Аз болоход иймэрхүү асуудлыг шийдвэрлэх чадaltaй улс их байжээ. Гэхдээ энд булчнан зангирсан бөхчүүдийг биш, чөтгөр номготгох эрдмэн чинэрсэн лам нарыг хэлж байна. Эмээгийн ярьснаар бол нутгийн иргэдэн мөнөөх чадaltaй улстай хандаж энэхүү бодит ба виртуал ертөнцийн замын уулзварт үүссэн төгжрлийг шийдэж өгөхийг хүсжээ. Ингээд манай нутгийн чөтгөр дарах эрдмээр доктор профессороос дээш гэрчилгээтэй ламнараас бүрдсэн шуурхай групп Ослын газарт ажилласан юм шиг үлээ. Аливаа тусгай ажиллагааг харанхуйд явуулдаг тэрэл заншлаар нутгийн чөтгөрийн молекулууд лүгэ адил эмх замбраагүй хөдөлгөөнийг цэгцлэх операцийг тэм нэгэн тас харанхуй шөнөөр хэрэгжүүлсэн гэх. Ингээд мөнөөх цуваан дундаас тас хар морь унсан тас хар өмсгөл зүүсгэлтэй эмийг саатуулжээ. Тас харанхуй шөнөөр тас хар морьтой тас хар хувцастай хий үзэгдлийг баривчлах гэдэг бол ёстой эд шидэдний тусгай ажиллагаа байх шүү. Хүний хорвоогийн амгаланг сахих цагдаа болсон хутагт ховлгаад тэр шулам зогс гараа орог морниосоо буугаад гараа шилэндээ аваад суу гэгчлэн захирамжлах мөртөө эрхийн сануулж эргэн шулам таныг хөл хорионы цагийг зөрчсөн хэргийн учир саатууллаа. Та дуугүй байх хэрэгтэй, өмгөөлөгч альбан авах хэрэгтэй. Ингэж чадахгүй бол бурхнаас өмгөөлөгч тийрэн гаргаж өгнө. Энд хэлсэн бүхэн чинь эрлэг номон хааны өмнө таны эсрэг ашиглагдана гээд номын хүчээр гавлсан шиг байгаа юм. Ингээд тэр дороо хээрийн шүүх маягтай юм байгуулад ялын тогтоол уншаад газар дээр нь хэрэгжүүлжээ. Яасан гэхээр бөнөөх шулмыг цаазлаад одоо хий юмыг цаазлна гэхээр хий цаазалдаг л байх та. Тэгэд хий шарил маягийн зүйлийг сайхны давааны овоон дор хийж буулсан гэх. Тэр цагаас хойш мөнөөх чөтгөрийн эмх замбраагүй хөдөлгөөн намжиж хуучин цагийн хуваарьтай оржээ. Тэрхүү овоо одоо ч бий бөгөөд хадаг зүүсэн модтой. Харин суг таяг маяг бол байхгүй. Хажуугаар өнгөрсөн хүмүүсийн өргөл инээ тэрэтэ байдаг л нэг овоо. Зарим нэг тэнмэл яриагаар бол овооны доор мөнөөх шулмыг савлсан гэх модон авдар бий бөгөөд заримдаа чулууны завсраар булнан цухойдаг гэх. Дандаа биш, заримдаа цухойдаг гэхээр бас л нэг сонин цагийн хуваар ажлын график баримтлаад байна уу ч гэлтэй. Овооны хажуугаар нь явах тоолондоо л сони учрах боловч энэ нөгөө л авдрын булан байх та гэж ихмээр юм таараагүй бодоход заримдаа ажилдаг цагийн хуваарьтай зөрснийх болов уу?